өдрийн за өнөөдөр хэдүүлээ энэ яг нь бол крипто валют сонирхож байгаа бүх хүмүүс CoinMarketCap.com гэсэн сервис сайт юм сервисийн тухай сайн мэддэг байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ дээр бидний ерөөсөө бүх coin-ийн тухай мэдээлэл бүх юм байна. За ягаад гэвэл сүүлийн үед надаас хүмүүс та тийм coin мэдхүү та тийм токен мэдхүү гэж асууад би мэдхгүй шүү дээ. Ягаад гэвэл маш их олон coin байгаа учраас. За тэгэхээр өөрөөсөө энэ CoinMarketCap гэдэг сайтыг нээгээд за энэ бол сервис гэж хэлэх байх л да. Арай сайт гэхээр юу гэдэг. За ингээд оронгууд энэ хамгийн дээдл дээр нь хардаа 5296 coin токен coin бүгдөө энэ рүү одоо ороод ирсэн юм гэсэн. За энэ мэдээжийн хэрэг энэ CoinMarketCap руу орохын тулд маш их өндөр шалгуур давж орж ирдгийг мэднэ. Тийм болохоор энэ дээр байгаа 5296 coin-ы тухай мэдээж авна гэсэн. Энэ рүү орж ирээгүй coin-ууд бол мэдээжийн хэрэг токенууд бол нэгдүгээр шин ч юм уу одоо тэр нөгөө шалгуурын давж орж ирээгүй нэ гэсэн. За энэ дээр 20757 биржийн тухай мэдээлэл байгаа. Тэгээ ямар бирж дээр ямар coin яаж арилжаалагдаж байгаа вэ гэсэн юм байна. За бас одоо нийтдээ хэдэн миллиард долларын coin-ууд одоо 194 тий ийм хэмжээний coin буюу токенууд бүх одоо бирж дээр хөдөлтаалагдаж байна гэсэн. Одоо энэ ерөнхий хөдөлтаалагдаж байгаа coin-уудын үн гэсэн. За 24 цагийн дотор дараагийнхны 24 цагийн дотор хэдийн хэмжээний хэдэн миллиард долларын токен coin зарагдсан бэ гэсэн. За одоо энэ 65.5% гэвэл одоо биткойнтэй харьцуулах тийм ээ биткойн маань үндсэн бидний одоо үндсэн coin юм уу юу юм бэ? Тэр учраас тэрнтэй харьцуулсан одоо биткойн бол 65.5%-тай хувь нь одоо биткойн бусад coin-уудтай харьцуулахад энэ биржтэй бүр зарагдаж гүйлгээ хийгдэж байгаа гэсэн. За одоо ингээд доош явах юм бол хамгийн эхлээд мэдээж хэрэг биткойн байгаа. За тэгээд энээсээ доошоо явах юм бол энэ ихний хуудсан дээр ихний 100 coin токен байгаа. За тэр coin токен гэхлээр тэр coin-гийн бол нөгөө mining хийж болдог. За юу яа гэсэн блокчейн дээр суурилсан ихэнх тий. Гэтэ одоо токенууд бол ихэндээ блокчейн дээр суурилдаггүйс одоо бас суурилж гарч ирээд байгаа. За блокчейн токен гэж явчихаараа бол нөгөө майнинг хийж болдгоо. Зөвхөн ICO гэдэг би ICO-гийн тухай танилцуулж ирсэн нэг бичлэг байгаа. Токен бол одоо нэгэсэндээ проект тий хүний хүмүүсийн одоо команд гаргаж ирсэн токен. За тэднэрийг бол мэдээж майнинг хийж болохгүй. За энэ токны тухай бас бичлэг байгаа. Тэрийг сайн үзээрэй. За энэ дээр би цаг алдахгүй тул энэ нөгөө энэ югаал сервисэл танилцуул. За ингээд энэ дээр байгаа нэгдүгээрт одоо биткойн байна, Ethereum байна, тэгээд Ripple гэдэг биткойн гэх юм бидний одоо хамгийн их хэрэгэлдэг ийм токенууд хамгийн их байгаа. За мэдээж хэрэг энэ урд тал дээр нэг одоо хэдийн хэмжээний үнэтэй одоо coin-ууд зарагдаж ийн юунд бирж дээр байгаа вэ гэж тус бүр coin болох энэ дээр тий. Энэ дээр болохоор нийтдээ гэсэн шүү дээ энэ дээд тал дээр. Энд болохоор тус бүр дээр. Мэдээж хэрэг биткойн ихний юунд явж байгаа. Нэгдүгээр байранд явж байгаа гэсэн. Дараа нь болох тань зэрэг яг өнөөдрийн миний бичлэг хийж байгаа үед юу биткойн үн маань 6972 байна. За энэ болох тань зэрэг 24 цагт ийм хэмжээний биткойн одоо гүйлгэнд явж байгаа гэсэн. Зарагдаад дууссан гэж ойлгож болохгүй шүү. Гүйлгэнд явж байгаа гэсэн. Өнөөдөр ийм хэмжээний биткойн бол гүйлгээд зарагдаад худалдаж аваад ингэдэггүй явж байгаа гэсэн. За энд мэдээж хэрэг нийт нөгөө coin маань тоох хэмжээ арт тал дээр нь өсөлт нь тийм ээ өсөлт. Тэгээд энэ график. За одоо ингээд одоо дотгош нь оронгууд энд exchanges гэж аа тийм ээ энэ дээр чинь нөгөө яг энэ одоо дэлхий дээр хэрэглэгдэж байгаа бүх юунуудын тоо гэсэн биржүүд ямар бирж дээр
зарагдаж байгаа. Ямар биржлэр одоо хэдий хэмжээний одоо юунууд явагдаж байгаа вэ гэдэг тий. Хэдий хэмжээний койнууд гүйлгээ хийгдэж гэнэ үү? Хэдэн долларын тий миллиард долларын гүйлгээ хийгдэж гэнэ үү? Ямар одоо юу вэ нүү? 24 цагийн дотор хэдэн хувийн өсөлттэй явж гэнэ үү? Ямар биржлэр гэдэг. За ингээд мэдээж энэ урд нь байгаа биржнүүдийн маань нэр энэ одоо бидний мэддэг ганц нэг бирж вэ, мэдхгүй ч бирж вэ. Ягаад гэвэл энэ бирж ч маш олон. Энэ дээр бас нэг exchange-нууд бас байгаа. За ингээд энэ дээр ороод ямар бирж дээр ямар coin, ямар үнэтэй зарагдаж гэнэ үү, хэдий хэмжээний юу байх нь гэдгийг харах нь шүү дээ. Ямар хэдий хэмжээний одоо тэр мөнгөтэй бирж юу, хэдий хэмжээний хэрэглэгчтэй бирж юу, хэдий хэмжээний гүйлгээ явж гэнэ гэдгийг харах. За одоо буцаад эргээ гарыг. За буцаад гараа. За одоо гарангуутаа одоо нөгөө яг жинхэнэ тус нь юугаа харж болно. Яг биткойн гэхэд ингээд ор. Зөвхөн нөгөө нэг юуныхаа койн хавтал дээр таар. За ингэхээр яг нөгөө биткойны маань тухай мэдээ байгаа юм. За энэ хамгийн дээдл дээр нь нөгөө ранг нь тий одоо нөгөө хэддгээр байранд явж байгаа. За тэгээд энэ биткойн маань вебсайтнууд. За энд нэг Explorer гэсэн энийг манайхан андуураад байгаа. За энийг би одоохоо эргээд тайлбарлая. За энэ дээр мэдээж хэрэг одоогийн байдлаар 6975 таа явж байна. Ер нь бол өсөлттэй явж байгаа. За тэгээд энэ нийтдээ ийм одоо 24 цагийн дотор ийм их гүйлгээ хийгдсэн байна гэдгийг мэдчихлээ гэх. За энэ дээр хүмүүс нэг юм надаас суугаад исэн нийтдээ хэдэн coin байгаа тэрнээс хэдэн гүйлгээнд явж байгаа гарна шүү дээ. Тэрнээс биш нийтдээ тэдэн 21 саяас одоо 18 сая нь зарагдаад дууссан гэж буруу ойлгож байна. 18 сая нь энэ одоо гүйлгээнд явж байгаа гэсэн. Зарагдаад хүмүүс худалдаж аваад хүмүүс зараад явж байгаа гэсэн. Тэрнээс шалга болцсон юм бол байна. За энэ мэдээж хэрэг токенууд бол алга болчдөг тал биш шүү. Бас хараад токенууд чинь бол гараал баахан бужигнаал бирж рүү оруулаад тэгэл алга болчдөг шүү. Үнэн бүр амар доош гонмаа. За энэ дээр болохтон зэрэг биткойны гүйлгээ хардаг. Ойлгосон уу? Одоо энэ саяын би ажиглаж харсан болвол энэ вэ. Энэ хоёрт нь энэ хардаа энэ хайлтын тэмдэгтэй Explorer гэсэн. Энэ дээр дарах юм бол яг одоо сүүлийн цаг минутанд нэг өнөөдөр 24 цагийн дотор эсвэл нэг хоногийн дотор ямар гүйлгээнүүд явж байгаа нь энэ яг ямар гүйлгээ явж байгаа нь ингэж байж. Жишээлбэл энэ гэхэд ийм хэмжээний гүйлгээ ийм хаяг руу одоо 2 минутын өмнө явсан байна. Тэгээд таранцаагч нөгөө гүйлгээний баталгаажилт нь 2675. Энэ дээр нөгөө юугаар шалгадаг. Энийг манайхан бас ойлгохгүй. Ягаад ойлгохгүй нэгвэл энэ дээр өөрийнхөө нөгөө одоо жишээл өөрийнхөө гүйлгээг шалгахыг гэвэл энэ дээдл дээр өөрийнхөө биткойн адресыг тавиад тэгээд өөрийнхөө гүйлгээг шалгаж болдог гэсэн. За яг тэрнтэй адилхан энэ биткойноос гадна бусад нөгөө өөрсдийнхөө гүйлгээг харчиж болох нь шүү дээ. Одоо жишээлбэл энд би ямар нэгэн гүйлгээ сая хийсэн гэд бодъё тийм үү? Одоо юу гэдгийг эргээд хийдүүлээ. Үндснэр рүү ороод тийм. Тэгэхээр ерөөсөө л энийг л одоо сайн нухах хэрэгтэй байх нь шүү дээ. Энийний доторхыг л сайн ойлгоод авчих юм бол өөрсдөө бүх юмудаа. За одоо жишээлбэл би сая нэг хідэн юм юу яа. За энэ арай жоохон жижигхэн coin. За манайх айгу Litecoin хий. Litecoin. За Litecoin л ороод өнөөдрийн байдлаар $40-тай 3.12-тай өсөж явж байна. За тэгээд нөгөө вебсайт нь энэ байна. Одоо нөгөө шалгадгийг нь энэ хардаа энэ Explorer гэдэг энэ рүү ороод за тэгээд өөрийнхөө нөгөө Litecoin-ийн хаягийг энэ дээр бичих нь шүү дээ. Энэ дээр бичээд энэ search гэдэг дээр өөрийнхөө Litecoin-ийн хаягийг бичээд тэгээд өөрийнхөө гүйлгээг хайх нь шүү дээ. Explorer гэсэн энэ олготон зэрэг энэ далимдуулаад энийг тайлбарлаад энэ блокчейн гэсэн эн чинь болохоор нөгөө гүйлгээг чинь шалгадаг сайт шүү дээ. Тэрнээс биш эн чинь бол биднэрт байгаа
юу бол биш шүү. Хүмүүс энэ дээр байгаа гүйлгийг харчаад миний юу хаана юм гэдэг. Үгүй энэ дээр өөрийнхөө нөгөө Litecoin-ы хаягийг тавиад тэгээд чиний Litecoin-ы сая гүйлгээ хийсэн гүйлгээ чинь хэдэн цаг хэдэн минутын өмнө хаана явж гинэ гэдгийг олдог сайт байхгүй. Энэ тэрнээс биш эн чинь бол төрөвч мөрөвч биш. За одоо тэгээд цаашаа. Ингээд за одоо жишээлбэл хүмүүс надаас ингээд асуугаад байна. Энэ дээр нөгөө нэг өөрийнхөө одоо жишээлбэл манайхан чинь нэг л их амар team токен гарч ийн ийм coin гарч ийн гэл ингээд бужигнаад байгаа. За жишээлбэл одоо энэ дээр master coin гэл өчигдөрхөн надаас хүн асуугаад байна. Ингээд master coin ингээд хайх хэрэгтэй байхгүй. Ингээ master coin гэр гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр чи одоо coin market-д орж ирээгүй гэсэн үг. Тийм биз? Орж ирээгүй гэсэн үг байна. Тэгэхээр энэ дэр зөвхөн master contract token гэж энэ дээрээс master coin гэж байхгүй. Тэгэхээр master coin энэ coin market руу орж ирээгүй гэсэн. Тэгэхээр ойлгомжтой юу тийм ээ? Ямар coin вэ гэдэг нь. За тэгээд өөр яг саяын байдлаар ингээл энэ дээр өөрийнхөө нөгөө сонирхож байгаа coin бичээл энэ рүү орж ирээгүй бол тэгэл ер нь бараг л найдар муутай л да. Тэгээд яг хуу зарим нь болохтой зэрэг юу ягаал. За нөгөө манайхны сүүлийн үед хийгээд яагаад байгаа чи юу лээ? CoinSpeed дээр байгаа coin чи CNB лөө. За энэ CoinSpeed token гэдэг энийг хэлүүлээ хараа. CNB token. За сайт нь ажиллах гэж байдаг үлээ. За би хараа. За тэгээд зарим юунууд бас ингэдэг тал би тэр токны тухай би хэлжсэн. Хүмүүс шинэ токен ингээ гаргангуудаа гаргачаад одоо жишээлбэл токен гэдэг чинь хүмүүсээс мөнгө аваад хүмүүсээс мөнгө аваад өөрийнхөө токеныг гаргачаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь тэр токеноо бирж рүү оруулаад тэгээд одоо үнийн 8-аар нэг хэсэг айгу үнэтэй гаргаж ирээл тэгээд бирж рүү үнэн унждаг шүү. Тэгээд дараа нь тэр үнэн унсны дараа нөгөө юу чинь ашиггүй болчдөг гэсэн. Одоо жишээлбэл нэг токеныг $200 үнэлээл яг гаргахтаа одоо юу гэдэг 1.1 хэдэн цент ч юм уу тэгэж гаргадаг тал биш үү. За энэ одоо яг гарч ирэхгүй. Энэ дээр байх шиг байсан да coin market ороод ирсэн баг шиг харагдсан би хийцээ харлаа. За явчихсан энэ рүү ороод тэгвэл нөгөө coins юугаа хараад. Энэ дээр бас гарч ирсэн. За одоо энэ дээр дарах юм бол бас ингээд нөгөө тусдаа бас гарч ирж байгаа шүү. Ингээд энийг сайн одоо жишээлбэл энэ Tether гэдэг энэ одоо ямар юун дээр бирж дээр зарагдчихж байгаа. Тийм ямар бирж дээр хэдэн хувийн үнэтэй гарчаа хэдэн хувийн зарагдсан гэдэг ямар яг ийм хослол нь байгаа гэдэг нь энэ дээр гардаг шүү. Бас доорно. Ингээд юм байгаа бүгдийг ажиглаад энэ дээрээс нөгөө ингээл өөрийнхөө coin-уудыг хаагаад хэдтэй байна, хэдийн үнэтэй байна, ямар бирж дээр зарагдаж байна. За одоо энэ coin гэхэд би энэ coin-ыг бол мэдэхгүй энэ coin гэхэд жишээлбэл энэ бирж дээр биткойнтай харьцаж зарагдаж байгаа. Энэ бирж дээр болохоор доллараар зарагдаж байгаа гэдэг ингээ гараад ирж байгаа. За энэ нөгөө бидний манайхны ажиллах дуртай CoinSpeed гэдэг бирж байна. За энэ биржийн тухай бас энэ дээрээс мэдээг нь авчиж болно. Хардаа тэр CoinSpeed маань энэ байна. За энэ дээр нөгөө шимтгэл нь биржийн маань шимтгэл. За CoinSpeed биржийн маань ерөнхий одоо өөрийнх нь хөрөнгө нь тийм ээ хэдэн миллиард байна уу доллартай. За энэ дээр CoinSpeed бирж дээр ямар юунууд юу гэж хэлдэг лээ. Ямар coin-ууд ямар харьцаатай зарагдаж байна уу гэл тийм ээ. За одоо энэ өөрийнх нь coin-ууд хаана вэ? CoinSpeed token agent та энэ одоо жишээл хэдээр зарагдаж байгаа. Ингээд ерөөсөн бүх мэдээллүүд заавалчгүй энэ рүүгээ орж иж харах юм бэ. За одоо ингээд нөгөө трейд руу н орж ирэх юм тийм үү? CoinSpeed чинь биткойнтай харьцаж байгаа харьцаа. Энэчтэй яагаад гарч ирэхгүй ийм өнгө болчихсон байж.
За энийг эргэлзэж хооронд харчих. За ингээд ямар токенууд ямар бирж дээр хідээр зарагдаж байна гэдгийг гаргана шүү. За ингээд энийг өөрөөсөө цааш нь сайн судлаарай. Яг гэвэл би ерөнхий нэг юм юунуудыг хэлээд өгчлөө. За энэ дээр одоо тэр биржнүүдийн хаяг байна. Twitter дээр ямар юу байна гэдэг ингээд ерөөсөө биржний тухай мэдээлэл, койны тухай мэдээлэл, хаана зардаг, хэдийн үнэтэй, хэдийн тэр нөгөө бирж маань хэдийн хэмжээний мөнгөтэй, энэ евро орж ирсэн үү, энэ coin market руу орж ирсэн үү, үгүй юу гэл ингээд тэгээд идэг. За хүмүүс надаас бас нэг асуулт асуугаад байдаг. Ямар coin одоо худалдаж аваад хадгалвал зүгээрээ гэв. Мэдээж хэрэг би хүн болгонд яаж чадахгүй. Ягаад гэвэл ямар coin цаашаа ямар үнэтэй байхыг би мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл одоо энэ шинэ гарч байгаа тэр $300 үнэлж байгаа coin байсан яг одоо гарч ирэхгүй. $300 үнэлж байгаа coin байсан. Би бол $300 гарч ирнэ гэдээ итгэхгүй байгаа. Ажихам хідэн гарч ирэх юм би мэдэхгүй. Төрүүчийнх нь coin CNB чинь $200 гарна гэж $2200 гарна гэчээд тэгээд 1.75 гарч ирлээ яалаа. Тэгэл дараа нь бүр амар удсан шүү дээ. Тэгэхээр би бол хинч тийм прогноз хэлж мэдэхгүй. Ганцхан зүгээр миний өөрийн яг миний хувийн бодол би ер нь энэ хідэгаа л нухаж идэв биткойн рүү. За Ripple-ийг би жоох айдаг. Ягаад гэвэл Ripple хүмүүс айгүй өндөр үнэтэй $3 ахны хүмүүс авчаа шатсан. Одоо бол 18 цент байна. За Bitcoin Cash гайгүй тэгээд Litecoin. Тэгэл би нэг иймэрхүү энэ Monero ч юм уу Cardano тооч бас амар $3 хөлтөө $1 үлээ бас амар унтсан шүү дээ. $3 байж байгаа ч илүү одоо 3 цент ч гэдэг юм. Тэгэхээр ийм жижигхэн ийм юунууд бол бас их аюултай. Тийм болохоор би ер нь энийгээ л энэ дээдлийнхаа хэдийгээ л барай сууж идэг. Ер нь бол Bitcoin-а барай сууж яхад нэг их ядгүй. Хоол ядгүй. За энэ одоо яг гарч ирэх баг. Энэ дээр бүр үнэнч гарч ирэх байх юм. За энэ өнөөдөртөө энэ чухал учраас өөрсдөө шалгаж байгаа. За ингээд өнөөдрийнхаа бичлэгийг дуусгая. Энэ сайт бол заавалжгүй крипто валют сонирхож байгаа хүн болгоно байх ёстой сайт. Ингээд хадгалаад аваарай. Тэгэл өөрөө ороод юу болж гин үү, ямар болж гин үү гэдээ ингээд харах нь шүү дээ. Огт танихгүй coin моим байвал энэ дээрээ бичээд хайчих нь. Хайгаад олоод тэгээд энэ дотор орж ирсэн байх, орж ирээгүй юм гэж хараад тэгээд нөгөө coin маань хэдэн нийт одоо хамгийн гол нь хэдэн долларын юутай хөрөнгөтэй вэ нэ тэр coin маань нэг ойлгомжтой шүү дээ тийм ээ хэд одоо жишээл $100 coinтэй байвал тэр мэдээж токен зорилготой юм биш. Тэгээд тэр мэрийг ингээд өөртөө шалгаад хараа. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За тэгээд нөгөө миний subscribe хийгээд дээдл дээр нь лайк дараад тэгээ нөгөө жижигхэн хонхоо дараа.